Өөрөө ихэд л одоо 400 гаруй автомашинаар бид нэр одоо автомашины ил задгаа газар эзэнгүй тавихгүй машинаас эзүүлээ одоо алдахгүй байх тий харуул хамгаалтгүй газар орхихгүй байх ингээд бид нар ийм санамж сэрэмжлүүлгээ ингэж тарааж наалж тэгээд машиныхын дугаарыг одоо бичиж авч ийм хулгайн гэмтрээр усан сэргийлэх ийм аяны хүрээнд ер нь дан ганцхан аянтай ч холбоотой биш ер нь эсхийн байцаагч хүм бол ерөөсөө ард иргэдээ хороондоо тий гэмтрээс усан сэргийлэх ерөөсөө л ард иргэдээ тэр хороон дээр амьдарч байгаа ард иргэдийг ерөөсөө л аюулгүй амар тайван байлгах одоо цагдаагийн үүрэг тэгээд бид бүгд ингээд ажиллаа хийгээд одоо дан ганц машин гэхгүй одоо бас та бүхэн орой үдшийн цагаар одоо эзүүлээ бусдад дээрэндүүлэх тийм ээ одоо ганц нэгээрээ явахгүй байх бас тийм сан сэрэмжлүүлэг тэгээд нөгөө хулгайн одоо гэмтрэг одоо айлууд бол нөгөө цусланд гарчиж байгаа тэрний сэргийлээд одоо хөршийн холбооч одоо бид нэр байгуулж байна тэгээд хажуу айлдаа одоо та бүхэн одоо удаан хугацаар явахаар бол одоо хажуу айлдаа захиад одоо орцныхон жижүүр захиад ингээ яваарай гэд бид одоо сан сэрэмжлүүлгийг нааж байна. Тэгэхээр юу гэдэг нь Баянзүрх дүүргийн хувьд бол томоохон дүүрэг одоо захын дүүргүүдэд бол бас арх согтруулахунда тэр дундаа одоо хувийн үйлдвэрийн хуурамч арх одоо зарах худалдаалах 00 цагаас хойш бас худалдах ирэх байхгүй шүү дээ хуулийн дагуу л тэр ийм хэрэгүүд бас нэлээд гардаг. Баянзүрх дүүргийн хувьд бол бас сая аяны дуграа гэд архийг илрүүлчихсэн юмас энэ дээр ямар бас хяналт шалгалт хийж байгаа вэ? За ер нь хариуцсан хороо тасгаараа аяны хүрээнд бол арга хэмжээс хойж байгаа. Ер нь одоо тэг цагаас хойш арх согтруулах хундааг зарахгүй гэсэн юм хууль дүрм журам нь байдаг. За ер нь зөрчил гаргасан одоо байгууллага аж ахуйн нэгжүүд ч юм уу одоо ингээд одоо зөрчлөн давтагтаад 2-3 удаа ч гэх юм бол одоо эрхийн хязгаарлах түүнийг дараагийн шатны арга хэмжээ авахаараа бид бүгд бол нийслэлийн захирагчийн албанд одоо үүнийг явуулдаг. Яг манай хороо манай тасгийн хэмжээнд бол одоо яг тийм одоо стандартын бус арх зарсан тийм тохиолдол одооны байдлаар бол гараагүй тийм зөрчил илрээгүй байна. Тэгэхээр одоо яг уран дулааны цаг ирж байгаатай холбогдуулаад бас хөөхтүүд гэлтгүү ер нь томчууд ард иргэд маань одоо голын иргэд авах ч юм уу салхинд гарах тийм ээ голын иргэд дээр очиж амралт зугаалгаар одоо явах ч юм ийм тохиолдол гардаг. Тэгээд үүнийгээ дагаад өнгөрсөн 7 хоногийн хувьд бол одоо 10 хүн усанд живж ингэж хосолцсон ийм хэрэг гарсан байгаа. Та энэ дээр одоо үзэгчдэд мэдээлэл сэрэмжлүүлэхгүй. За өнгөрсөн 7 хоногийн хувьд бол манай Баянзүрх дүүргийн хэмжээнд нэг өдөр тийм бас тийм залгуу одоо тийм 10 хүн усанд ойрсон ийм тохиолдол гарсан. Тэгээд одоо амралт чөлөө цаг аял зугаалгын цаг болж байгаа учраас манай Баянзүрх дүүрэг чинь бас их онцлогтой туулгол маань одоо богдлолынхаа ардаар усч гачуурт гээд тэгээ улястан гол гээд ер нь одоо манайх амралт зугаалга одоо нутаг дэвсгэрийн хэмжээнд том. Тийм учраас нөгөө хамт олон тэгээд гэр бүл тэгээд цаашлаа аял зугаалгаар ингээд хүмүүс явж байна. Тэнд очиод одоо хамгийн гол нь ерөөсөө юунаас болох вэ? Нөгөө л одоо архит нь цогтурсны улмаас одоо өөрөөхөн бие авах чадвар нь суларсан. Тэгээд усанд одоо ороод аль эсвэл одоо нөгөө их эцгийн одоо тоглоом наадам янз бүрийн байдаг нөгөө цуг дагуулж байгаа одоо үр хүүхдэд анхаарал халамжаа тавьдгүү. Тэгээд хүүхдүүд одоо нийлээд одоо усан сэлэх байдлаар ийм золгүй явдал гарч байна. Ингээ тийм учраас одоо их эцгүүд анхааруулж хэлэхэд та бүхэн маань одоо хараа хяналтгүй одоо үр хүүхдэд одоо аль зугаалгаад одоо явуулахаас бас одоо аливаа нэгэн болцшгүй одоо зүйлээс урьдчилан сэргийлээч. За хамт олон ноороо юм уу гэр бүлээр ингээ явхад одоо арх согтруулах хундаа хэтрүүлэн хэрэгэлсэн тийм найз нөхдөөл бас ингээ болгоомжилж одоо голын эргээс хол байх юм уу голын усанд орохгүй байхыг та бүхэнд анхааруулж байна цагдаагийн зүгээс. За тэгэхээр үзэгчдээ бид Баянзүрх дүүргийн сансардагч цагдаагийн засгийн байцаагч цагдаагийн ахлах тэслэгч Улаанбаатарт ярьслаа. Манай студид ирж ярилцлага өгсөн танд баярлалаа. За та бүхэн ч гэсэн баярлалаа. Үзэгчдээ анхаар мэдээллийн хөтөлбөр энэ төрөйд өндөрлөж байна. Дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай үзэгчдээ.